За байцгаана үзэгчтэй 25 дугаар суваг телевиз танаа тооны нэвтрүүлгийн нэг шинэ дугаарыг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ жил 25 дугаар суваг телевизийн маань 30 жилийн ой тохиож байгаа гэдгээр маш онцлогтой жил өнгөрч байна. Тэгээд бид нар одоо жил болгон бас яг сайхан зуны дэлгэр цаг эхлээд наадмын өмнөхөн хөдөө орон нутг руугаа явж бас цувралаар дугаарууд бэлтгэн хүргэдэг тийм уламжлалтай. Нодлон бол бид нар бас говийн аймагуудаар явж исэн. За тэрний өмнө баруун аймагуудаар явж исэн. За энэ удаа бол бид нар Булган хангаай нутгийг зориод энэ удаагийн бас нэвтрүүлгүүдийн маань зочноор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Наран цогт маань хамтдаа бас айлуудаар зочлон. Би одоо хангаа руу гараад ирлээ гэж бодсон чи энэ хавьд чи бас юм илсэрхэг байдаг юм байна шүү дээ. Тийм Булган нутг чинь ерөөсөө би бас Булган нутгийг тойрч ирсэн л та. Булган нутг өөрөө юм хангаа говь хосолсон. Тийм одоо хойшлох тусмал бүр гоё хангаасан шүү дээ. Тэгш одоо тишиг сум дээр тий. Урдлынх нь Баянуур ташин жилийн зүйл ерөнхийдөө говьтой ойролцоо. Тийм хангаа хэр бас тийм байх юм. Тийм нутаг маш их үзэж шүү дээ. Хэдэн онд ер нь хамгийн сүүл дэрв? 22 онд Булган аймгийг аялан тоглолтоор тойрсон. Тийм. Тэгээ одоо ойрд бол ирээгүй л энэ л да. Тэгээ одоо ахаад тойрох ч байгаа маш баяртай байна. Ойрын уран бүтээлийн сайн сайхан. Ер нь жоохон сүүлийн ганц 2 жил Монгол байгаагүй. Тийм дөнгөж ирээд 3-4 хоноод танаа телевиз урилгыг аваад тэгээд явж байна. Танаа телевиз урилгыг аваад би зорж ирсэн шүү дээ Монголд. Угаасаа юу? Тийм. За. Тэгэл 3 хоног хүлээжэл тэгэл 3 хоног гэрт амарж байгаа л тэгэл та бүхэн хамт гарч байна. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдөр бид нар энэ Баянуур суман дээр нэгэн сайхан айлыг бас зорж очиж хонох болно. Тэгээд та бүхэн бас нэвтрүүлэгтэйгээ хамт байж ямар айл зочлох нь хамтдаа үзээрэй. Айлдаа очиод уулзъя. За Булган бол сонслого сайхан байна өө бороо хуртай. За баруу. За сайхан зусч гэнэ үү? За. Сонслого сайхан уу? Сайхан. Нутгийн хаа орж байна? Оо энэ зур. Энэ зурм. За 25-ын явж. Оо тий 25-ын явж. Санаа таны. Оо тий айл тонохгүй айл хайгаал явж шүү. Ажлууд нь өндөр үү? Нутгийн хүмүүс үү? Нутгийн. Оо за. Бороо хур хэрэг. Бороо хураад одоо ер нь жоо бас жоо орохгүй л байгаа. Сүүлийн үед л уугайг оров. Тэгээд одоо яг тэгээд алдан оногтой тэгээд нэг багаар л их оржлоо. Багаар л тий. За баярлалаа. Дараа манай дээр чоноороо. За тий дараа чон. Хаанаас хаа урж явна та? Энэ хөдөөс орж ирээл. Оо за. Бид бас нутгийн үнэ үү те? Нутгийн. Баярлалаа. Бид нар харин энэ сумарч би бол анх удаага дайрч юм. Манайхан нэг 25 дугаар суугч телевиз явж байгаа. Тэгээ өөрөө чинь таньж байна. Таньж байна. Тэгээд сумаар дайрч явна. Суншлах сайхан байна уу? Суншлах сайхан байна. Тий. Бороо хур ихтэй. За яха бороо хур одоохондоо бас жоохон хэсэгэл байх шүү. Гэхдээ яха арах байл. Манай энд ч одоо сүүлийн 6 сарын 22 хүрэгдэг болчиход байна. Нодлон одоо тэрэндээ хөрөхөө гэж л айгаад байна. Гүү байлгүй дээ. Энэ жил бол давгүй байна уу? Тий, энэ жил одоохондоо бол нэг өвс ганцчаагүй л ингээл дундээ л. Тий. Хин гэдэг юм. Яарах. Түмэн наст. Түмэн наст. Насан даш. За. Энэ одоо Баянуур сумын шахаад багийн малчин. Оо за. Түмэн наст гэж юм байна. Тий. Би одоо бол бас энэ мотоциклын хэрэглэн дээр бол бас таатай ханддаг юм байхгүй. Өнөө бол морин унжийн үйл зүгээр юм даа гэдэг. Би бас нөгөө замын цагдаа магдаг янз бүрийн одоо энэ орнод гарч байгаа элдв янзын аваар услын дийлэнх нь одоо энэ бас мотоцикл эзлээд байна гэдэг ингэдэг талыг бас сонссон болохоор жоохон тэгээд одоо гайгүй үстэй. Гэхдээ энэ их зөв юм байгаа шүү. Ер нь би ч бас өөрөөж боддог энэ манай энд ч бартай ихтэй. Одоо манай байгаа газар бол одоо ийс манх мот энэ нөхөр маань их яваад тахгүй. Тэгээ ер нь морь унах сонирхолтой ч юм байгаа. Тэгээд морь тал. Тий. Ер нь төв дээр байна уу те? Гөө би хөдөө. Хөдөө юу? Тий хөдөө манайх энэ гөө 7 км л байдаг юм чинь. Оо за. Тий. Өнөөдөр бас нэг 100-ны ихэнх сар сайн өдөр гээд битэд. Тий, өнөөдөр сайн өдөр. Тий, хорго морго хөнгөлөөд битэд яваа. Би хурах одоо хөнгөлж байгаа юм уу? Хөнгөлж байгаа одоо чинь манайх. Цаг нь одоо яадаг вүлээ? Оны. Яг өдөр цаг нь. Тий, 100-ны ихэнх сар гараад хөнгөлж эхэлдэг шүү дээ ерөөс. Тий. Манайхан ч тий. Ямар гоё. Тий, манайхан ч ихлээ. Өө яах вэ? Гоё л тохиолдол шүү дээ. Энд чинь ороод гарахад монгол хүн болохгүй юу байх. Энд сайхан битэд гэсэн бэлгшээд энэ нут бас нэг битэд хургаа засах гал бас нэг тэгэл өөрснийхээ цуглуулчихдээ шүү дээ. Бас тэгэл явах тий. Тэгээд сайхан хургаа хөнгөлөл бас зүгээр байх юм уу? Гүй болохгүй юм. Засаа итгэхийсэн гэл зүгээр бараг л сул болохгүй юм биш дээ. Одоо болохгүй тий. Одоо ингээд очил манайхан бүр л гоё байх та. Ягаад гэвэл одоо хөрх минимум
хадам аа миний өөрийн аав гээл хадам ээж гэл нэг сайхан усуд байдаг шүү дээ. Тэгээд одоо хөгшчүүлээ нэг өөрийн чинь гаргацдаг бол гарна л гэсэн үг. Гаргана шүү дээ. Одоо ерөө очил гаргана шүү дээ. Тэгвэл Эндээс хэр зайтай? өн 7 км энүүхэнд одоо их ойрхон шүү. Зам бол хазаахгүй. Тийм үү. Тийш дээ манайхан чи. Сайхан ороод бөөндөө яваад засаа ичүүл яа тийм. би чи ороод яах вэ Монгол хүн байна чи ороод сайхан цаана готын ус чинь энэ засаа идэг л хүн их болоод гэж бас готын Харин чинь би сая засаа гэж ярихаар чи үүшээ ямар гоё юм бэ засаа идэхээс гэсэн. гээ яах вэ. Яах вэ очоод идэх гэдэг. Манайх нэг энэ гоё шүү. Гоё шүү хөдөө маань. Тий. Гээ би яхаа одоо ингээ яг ингээд юмаа ганцгалцчихсан явж байна одоо гарч байна. Тэрсэл төв ороод гарч байгаа. Ингээд одоо нэг маалал авчих энийг өвчлчихээл тэгэл ингээд Тэгвэл очиж. гээ гобол шүү дээ болохгүй юм байх. Яхаа оч. Багаараа явж байгаа шүү дээ бид нар шээ. Тийм үү. Тий. Гээ яах вэ энэ чинь? Зүгээр үү? Зүгээр шүү дээ Бид чи одоо ийшээ ингээд бас болгоныг бүтэн тойрох одоо ингээд цаашаа могоод тийшээ гээд бүр ингээд явахаас багаараа л явж байгаа хөө. Одоо бид нар чи ингээд зөвхөн зургалтай биш шүү дээ зүгээр үү? Зүгээр юм. Сайхан ороод энэ чи юу яриад байгаа юм. Зүгээр сайхан ороод цайлаад Монгол хүн тэгье. За тэгье. За. Тэгье. Дагаа явчихдаггүй. Би бензин нээгээд дуусчаад хөдлөе. Тэгье. Би хантайгаа ярьчих. Нэг юм үнтэй яалаа гэж. Сүлжээтэй юм уу тийшээ? Сүлжээт. За ийм юм боллоо. Бид нар Баяннуур сум дээр орж ирээд бензин хийчих гарыг гэсэн чинь сая энэ ч нутгийн их хоёртой таарлаа. Тэгсэн чинь бас дараа ирээрэй гэж урьж байна. Тэгээ сая ахаад нэг нутгийн залуутай таарад ярьсан чинь одоо ч нэг монголчуудын маань нэг одоо өв уламжлалын нэг сайхан бархал байгаа шүү дээ энэ чинь. За мэдээж эцэг малгай хөнгөлнө. За энийгээ бас нэг одоо хамт олон уул ус ах トゥ одоо нутаг усаараа сайхан цуглаж байгаа тэмдэглэлийн нэг юм уламжлалтай байдаг. Гэсэн өнөөдөр одоо их сайн өдрөлтөө угаасаа. Тэгээд ирж одоо хураг хөнгөлж байгаа юм чинь олон хүн цуглдсан байгаа. Та хэд очих юм бол бас их бэлгшээ шүү, баярлалаа шүү, урьж гинэ гэдэг чинь. Тэгээ ийм гоё юмны урилга авлаа. Тэгээ бас чинь дотроо чинь нийл уураг витамин тамир тэнхээгээ сэлгэх ийм гоё юмнаас хэн татгалцах вэ? Тэгээд ийм сайхан хүний урилгаас татгалцахгүй бөөндөө гоё замын нэг сайхан айлд очиж зочлоод гарыг да. За хөдлөе манайх. За би тэд явсараа түмэн тийм ээ. Тэгээ түмэн наст. За түмэн насныхаа гэрт ирсээ бас Монгол хүмүүс нэг бэлгээ боддог шүү дээ тий. Тэгээ яах вэ? Бэлэгдэх өдөр таарлаа гэх тий. Харин тий би бас тэгээд бүр дотроо бэлгшээгээл явж байна. Хөрх Аны аав 80 гарцсан сайхан өгшин би хадам аа маань настал хурж байгаа өгшин би хадам ээж маань бас л тийм хүн байна. Тэгэл эднүүдийг бас нэг уураг идүүлэх маягтай ингээ сайхан бас авцардیں۔ Тэгээд нэг жилийн жил тий сайхан засаа. Зөв. Тэгээд тэрийг харна өгчүүлээд тэгээл да би бас өгчүүлдэл танилцаж хөөрчихье. Бас цэвэрлэгсээрээ дамжуулаад тэрийг л баярлж байгаа юм би. За маш их танилцаарай. Түмэн наст. За манай бас багийн гишүүнээр бас цалин дууч наран зогтон цуг явж байгаа. Тийм бэ. Тий. За өнөөдөр бас бид хоёр хамтдаа зогчлоо юм. Тийм. Тэгээ хамтдаа сайхан хүмүүстэй ярина хөөрн дуулна хуурдна их юм боллоо гэж. Гоё юм аа. За нутаг орныхоо тухай нэг сайхан танилцуулаач. Тэгээ миний өөрийн гарал нутаг маань Дашинчилэн. Дашинчилэн Баяннуур хоёр маань хоорондоо 30 км. За. Тэгээ миний энэ байгаа газар нь болохоор Дашинчилэндээ орж явдаг. Манай Баяннуур. Тийм үү? Тэгээд Баяннуур чинь Дашинчилэнгийн баригад байж хагаад 79 8 онд салж яасан юм хэлээ. Тэжил аж ахуй болоод тэгээ сүүл 79 онд сум болсон юм байлээ. Тий. Тусдаа болсон юм шүү дээ. Тусдаа сум болж. Тэгэж хангаад ирчлээ гэсэн чинь говьд яваад ирчихсэн. манайх одоо хангаа говь госолсон. Тийм байна. Хачин гоё газар. Тийм байна. За тэгээд тэр тусмаа энэ мал уран бол янз. Одоо энэ хайлс одоо ингээл энэ хайлс яваад энэ янз хайлс чинь. Ааха. Хон ч одоо хүн шиг ингээд бас ингээ хүн шиг харагддаг. Ингээд босоод зогсон хайлс идэл сүүдэрт их тансгаа. Тэгээд энэ манай энэ тийм малын махын амт тэг том байгаа малын махны амт хоёр бол ер нь яг чинжүүд мэдэн дээ. Одоо тэгээд дагуулах. Дашинчилэн Баяннуур хээр зэрэгэл манай махыг ерөөсөө дэ таньштал аваа явдсан шүү дээ. Яг илүү нуултантай гэдэг үлээ. Манайх жилийн нугламжтай би тийм. Ер нь яг ер нь ямар юм чинь тэг уураг тийж сайтай ямар юм бүгд том байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэгэл том байхгүй. Одоо оруул зүгээр үү? Зүгээр одоо энэ асуудалгүй. Уул орчих тийм. За тэгвэл хэдүүлээ орчих. Гоё удаа таарлаа. Сайхан тийм. Нэг удаа болдог. Бас нөгөө тийм. Манай одоо өнөөдөр чинь бас зоны шинсээр гараад тэгэл хургын хөнгөлт эхэлдэв тий. Тэгэл хургын хөлийг бол нараа сайн мэднэ. мэдлгүй яг хөдөөний өгч шүү дээ.
За хотын бие ч одоо бол мараахан. Гэтэ ер нь бол хурганы засаа идэх одоо бас энэ уураг нөхөх бие эрүүлэндүүд их сайн гэж л одоо сайн байна уу, сайн бацхан уу? Саахан тусч байна уу? За нар сүүдэр бараадаа хүмүүс олон байна. Өнөөдөр сайхан алгаар байна. Энэ том гэрлээ. Яасан өрх юм бэ? Анган үнжнэрл нэгээр дүүрэн байна да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэнг фарм. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөөс сэргийлье. Ливер актив. За бүгдээрээ сайхан цусцгааж байна уу? Сайхан тарган сайхан зусч байна За уу? сайхан цусч байна. За танаа хүүтэй таарад. Сумын төв дээр. Тэгээд наашаага зориод ирлээ. Өнөөдөр чинь бас их бэлэгтэй сайхан өдөр дохиогоод за бас айл хонор маань хураг малаа хөнгөлж байгаа гэж сурагдуулаад. Тэгэхээр нь бас нэг ороод гарыг Монгол хүн байна да энэ чинь тийм ээ. Ороод гарыг гэж бодоод тэгээд зориод ирсэн юм байгаа шүү. Өнөөдөр нэг орой болтол саатаа төдлөх юм байгаамаа. За би тийхээ амгалан сүрэг тарган сайхан зусч гэнэ үү та? Тавтаа сайхан аварж иж байна уу? Сайхан. За сайхан зусч байна уу? Сайхан та сайхан зусч гэнэ үү? Сайхан зусч байна. За би амгалан сүрэг тарган уу? Тарган. За ажил алав 50. Ажил алав 50 сайхан байна. Булган аймгийн Дашин жилэн сумын За. нутагт цөмөөр өшөд төрөөс амьдч байдаг. За. Усуудаа. Энэ нутагта одоо бүх насаараа л амьдарцгааж байна тийм ээ. Бүх насаараа. Ижи яав энэ бас одоо энэ нутгийн хүмүүс үү? Тий бүгдээрээ энэ нутгийн усууд. За нутаг орныхоо тухай сайхан хууч хөөрөвч бураанууд. За одоо манай нутагч одоо нэг зогтойж нутаг шүү дээ. Яг тийм тий. Тэр ойрхон байдаг. Чин толгоогоод наахан нэг толгойн замаар ойрхон замаар ирээдтэй. тэгэл Чин толгойд нэг Би одоо очиж ерөөсөө үзээгүй. Явж л байгаа тий. Одоо Тий. зөгтийн цагаан балгас хар тэгээ балгас. тэрийг тойроод Тэгээд энэ сайхан нутагч түүхтэй байдаг газар. усуудаа. За. Онцлог нь одоо энэ хавьда юм жижигхэн одоо багахан тогтоц байна уу? Эсвэл бас их өргөн газрыг хамарж байна уу энэ говийнхан тогтоц нь? Баха. Багахан газрыг хамарж байна. Юу гэдэг нэрлэдэг газар вэ? За одоо одоо манай урд нарийн хараатанга гэдэг байгаа шүү дээ. Энэ шохоо хайрхан байна шүү дээ. За. Эний хараатанга гэдэг. Ааха. Тэгээ урд талд захир гэдэг захирын гол гэдэг байгаа. За. Энэ хойш энэ талаа борогчин гэдэг юм. Чин толгойн тийм борогчин даа. Би одоо Харуулах гэдэг одоо чиний хойно байгаа шүү дээ. За тий. Тэгээд энэ цагаан байшин гэдэг одоо энэ хатан юу заагах шүү дээ. За нэг сайхан ингээд өөр өөрсдөө сайхан танилцуулаад удам судар нутаг ус ингээд ижиавга сайхан танилцуулаад яриач юу. за би Булган Дашин жилэн сумын хүн. Тэгээ одоо манай аавыг ажил гэдгийг энэ нутгийн хүн. Тэгээ малчуусууд. Тэгээ манай ажиашаа аймгийн 2 удаагийн авраг. Сумын 3 удаагийн авраг. Тэгээд насаараа мал дагчихсан. Тэгээ би 1969 онд би цэрэгч яваад. За. Цэрэгч яваад одоо том ухаанаадаг би одоо том ах гэдэг юм л да ихчийнхаа. Нэг гомб гэдэг хүн. Ахыгаа. Тэг хорон даахаа. Тэгээд одоо энэ эсгэд 170 дугаар анги гэж одоо цэргийн ганц жолооны сургууль байсан. За. Тэгээ ах маань таньч надад жолооч болгож хоолнд нь залгаж өгсөн хөө. Та тэгэхээр бас жолоо барьдаг байсан гэсэн үг үү? Би одоо 69 оны жолооч хүн. За. Одоо хүртэл өнөө өмнө хүртэл машин аваад Өрүүлээ мушгасаар хооронд Маш сайн. хүүхдүүдээрээ иж очичаа нэг. манай дүмгийн маань одоо Хатам аав тий. Тэгээ манай дунд охины нөхөр. Оо за. Захир манайхын захир тал айлгоомаа. За. Захир гэдэг нь урд захир гэдэг бас нэг гол байдгийг. Тэнч юм байна. Миний хэсэг бас нас орсон яг манай зэрэг тоод ирсэн дараахнаас орсон юм. Яг бас онцод хүн байсан юм. Бас нэг баригдаад тавигдаад өөрх юм.
Нэг хэсэг одоо тийм улсууч бас хэрүүн байлээ шүү дээ. Тийм. Тий, баригдаад Цаг хэцүү байх үед тийм ээ. тэгэл явсан дээ. Миний чи бас нэлээд хүүхдүүд гаргасан юм. Одоо ер нь 10-аад хүүхдүүд нь байсан мэт одоо ер нь 3 үлдэж явах шиг байна дээ одоо надтай. Тэгээ бүгд явахнаас эцс болох юм да тэгэл. Хорвоогийн жам юм да тийм ээ. Тэгээд тийм амьдрал тэгээд ханадаа нэгдлээ одоо олон жил хариусан. Нэгдэл гэж яагаад 20 жил 20 гаруй шиг. 20 гаруй. Наавч 71 оноос ахуулаад одоо ирсэн. Тэгээ нэг ховчил тарсан шүү дээ. Ховчилч одоо 92 онд тэр тараас юм шүү дээ. Хатугаа. Тий. Тэр болтол явсан байж. Тэр болтол. Хөвлөд одоо Тараачаал хөрхий тэгээд. Дараа нь миний авч нь хонь хариулаад. Аймгийн сайн малч юм миний авч хонь. Оо за. Бүгдээ хөвчл тараад хонь аваад тэгээ яг тэр юм зүйл бас аймгийн альтернатив авраг болж исэн. Хоньороо. Манай өөр аймгийн алдарт. Оо за. Тэгээд аав нэрлэхээ ярихгүй явсан чинь тий. Бас хордтой байна. Тий. Адууга тэгээ хамгийн баг дүү маань бас аймгийн алдарт. Наа хоёр чинь адууга хөдөг хоёр хүн байгаа шүү. Түүнээс нь одоо хэдэн хүн таны залгаж одоо малж байна. Одоо манай энэ бацаг төмөө Манайх ч 8 улаа л да. Тийм. Ямар сайхан. 6 бандтай 2 охинтой миний авч. Тий амбул аруулаа юм байна. Тэгээд миний яг доотлын дүү Батбаяр гээд одоо шивэдэд байдаг. Тий. За тэгээд бусд нь энэ үг дээрэл байна да. Малын захаад. Тийм малын захаад байгаа чинь. Ямар гоё. Бидний чинь энэ дархлаа гэдэг юм чинь үндэсний нүүдэл чинь соёлол байгаа шүү дээ, тийм ээ. Энийг авч үлдчихэж байгаа одоо цөөхөн хэдэн малчт маань л одоо ингээл хөдөө хөхрөөл гадаа гамдаал амьдарч байна. Гэхдээ мал дагах юм бас сайхан гэж юм байна. Тийм ээ. Тэгэлгүй мал дагсан хом дасдаг гэж бүр хэдээ дээр үеэсээ Хэлдэг. өвдөцг маань тэг сургаж байсан чинь. Манютик. Зүгээр яг тэр үеийн тэр цагийн шуурга нөхцөл байдлаас шалтгаалаад ер нь заада малаач ер нь одоо болиё доо. Төвөө бараадыг гэсэн тийм бодол хойд төрж юу ер нь. Одоо яг хой залуу балчгууд одоо жоохон заимдээ шантардаг л багтгаа. Манвити үрдүүтээ шантрахыг мэддэг. Төлөвлөгөөтэй ажилтай, ноормтой ажил. Сэргээс ирлээ. Айлгэр болдоо. Тэгээ 1000 хураг аваад одоо тэрийг одоо дувчааж болохгүй гэдгийг толгойд нь шингээж гисэн. Ясмахандаа шингэлээ. Ясмахандаа шинжил. Тэгээд тэгсээр байгаа л тэр үеийн хүүхдөвчл малчин болчихж байгаа шин. Ястаа тэгж байгаа. Бас та бүхнийхээ аж байдлын тухай үзэж олондоо хүргээд өнгөрөө гэсэн юм бодолтой зорж ирсэн байгаа шүү. Тэгээ өнөөдөр хэдүүлээ одоо хургаа одоо хөнгөлж байгаа. Одоо хөнгөлж байгаа. Хүүшээ очиж үзэх гэсэн. Тий, манай хаа. Тэгээ тэргээ дугтааж яхан хууч хөрөө дээ. Дих үү? Тэгээ яа. За ста морьтны шиг явганд гэж нэг үг байдаг шиг. Санаанд ормгүй байдлаар одоо сумын төвдөр таарсан айлда ирээд энэ ч одоо хураг хөнгөлөх одоо сайхан ёсон дээр олон хүмүүс цугалтсан, сайхан одоо хорхог боодгоо хийгээд одоо сайхан бөөнөрө цугалтсан байна тийм ээ. За ах танилцсан хэм блэ? Цэдэн дөрч. За сайхан зусч байна. Сайхан зусч. Сайхан зусч байна. За ажил алба өндөр. Өндөр. За энэ нутгийн хүн. Энэ нутагт одоо насаар алаа. Насаар байна. За сүүлийн үеийн сонь сайхан юу? За сүүлийн үеийн сонь сайхан гэхээр одоо энэ дүүнэг дагаал энэ хаяа хөдөө гарч ирэх юм да. За та төвдөр юм. Төвдөр би хадлаа эрхэлдэг. Насаараа аж ахуйд тракторын жилооч хийгээл. Одоо энэ ч аж ахуй байдаг юм тий? Бага дээр аж ахуй одоо юу жил бүгдлийн хөвд гарцал бүгдээр л ажилласан. Хичнээн аж ахуй. Энэ аж ахуй одоо манай чинь баруун таваа аймгийн хангадаг тижил аж ахуй байсан. За хуучин цагт уу? Тий хуучин цагт. За одоо бол энэ хөгжлөн явагдаад тэгээ дандаа хуурал нэг 10 хэдэн салаа явдаг шүү дээ. Хадлангийн. Та нэгэнд тий удаж байна. Удаж байна уу? 50-д суудсан байна та? Суудсан. Гэтэ одоо бол хөдөлмөр хийсэн. Хийсэн л. Одоо хүргээ ахна гэсэн. Тийм байх. Хүргээ ахна гэсэн. Өнөөдөр хоёр талынх нь аавууд нь цуглаад. Тий? Ах түүнэр нь цуглаад. Өнөр өтгөн сайхан л байгаа юм байна. Оо ярих юм байна. Тий?
Уян дээр сойцсон байгаа морд энэ хурдуу уйдсан байгаа морд үү эсвэл бол Оогүй энэ унаа морд байгаа. Унаа морд. Манайхны уяа гэж манай энэ дүү манай хамгийн баг дүү чинь амьгийн алдарт. уяач. Тэ уяач. Агасаа Манай хурдын морь үсэл унаа. тэгээд өстө нэг хэд орохдоо адуу гэж хэд ороод эмээ салгаа хоёроос ирэн салааг л бас. Тий. Монгол улсаас сайхан хатгалж байгаа Тэгээд тийм. тэгээд би бол одоо ер нь тэгээд 95 6 онд бол байнга яг нэг өвснөг боргоор нь сайхан уйдаг. Тэр үед бол одоо уйч байсан. Одоо аав хаяг сайхан мөр уйч. Ариг дүүл төрүүлж явж байсан. Тэгэл ер нь тэгээд манай энэ чинь 96 7 оноос л тэжээл гарч ирээ. Тэгэл одоо энэ тэрнээс хойш ер нь тэгээд тэжээл адууч яг энэ ман шиг энэ малч хүнтэй тохирохгүй. Тийм. Энд чинь тэгэл юу цагийн 4 үйлрэл тэжээж мөр уйдаг бас. Тэгэл одоо тэгээд хоёр тэгэхэд энэ айхтар ирлээ задуу гарч ирсэн. Энэ ирлээ задуу гэдэг чинь бол Бас нэг боломжтой хийсэн хэцүү юм байдаг шүү. тэгэл энэ чинь гараан дээр ихэд чинь 50 60 60 70 тайж хөдөлдөг гэж. Ийм өндөр тэгэл нэг хүүхд янз бүр болж энэ чинь л одоо ер нь малчин манитыг жоохон оролцоод байгаа болов уу гэж боддог шүү дээ. Ер нь одоо ингээд жилийн жилдээ ер нь энэ байгалийн өнгө зүс үзэмж гарц ирнэ ямар хөө байна. Ер нь өөрчлөгдөж шүү. За. Хайцсангу эн чин дээх нүг чин хэзээ юм бэ? Ерөөсөө эн чин бороо хор орох үед орчдөг. Уул гаруул орчоод тэгэл байдаг ус одоо бол орохгүй шүү дээ. Жилээ жил болоод ярьж байгаа их сонсоход бол үүл их буудад ангаад хэгрэх оролцснах л гэж ярих. Танаас унч ер нь уул уурхай газар тариалын интернет нь ямар хөө юм бэ? Газар тариал нэг жоохон би. За. Тариалан Уул уурхай бол манай энэ хүн дайсан жилийн Юуны уурхай? алтны уурхай одоо л ихлээл явуулаа. Их үйл ажиллагаа явагдсан байхгүй л багшгүй байна. Тийм үү. Танаа энэ нутгийн мал тийм онцгой байдаг нь юунд байдаг? Ургамалдаа байдгийг. Ургамалдаа юу тий? ургамал тагсан. Манай чинь одоо ингээд та нар харахад гой хангаа босолцсон газар байгаа. Харин тийм байна. Тэгээ нарийн ургамалтай. Та ингээд хүмүүл Хавар эсногоо хэдэн. хавар 4 сар гараад идчихэв. Тэгэхээр чинь тий. Тэгээл хөрхийн ингээд баруун тийшлэх хэвэл ийм байхгүй. Манайх сарын өмнө л яваад гэж бидгээ. Нэг 30 хоногийн өмнө тэгвэл урд л яваад байна тий. Яваад идэх шүү гэсэн сайхан. Айрг оцоо ер нь хийдэг ах уу? Айрг ингэдгийн яг За. Монгол гэдэг сум чинь яг ингээд Монгол сайхан чинь айргаа ер нь гаргадаг, хөрөнгөө гаргадаг. За, ер нь хөрөнгө нь Могодоосоо юм. Могодоосоо тий. Сайхнаасаа биш юм уу? Ой сайхан Могодоосоо тэндээс л битэд ер нь явд тэнд л Гол хөрөнгө байна. гол хөрөнгө байдаг. Тэнд гарцсан хойно битэд нь ажилладаг. Яг манайхан бол яг үнэндээ бол Хүлээдэг байхад шүү дээ тий. тэгээд нэг хэсэг Монголын чинь ара хангаа энэ талаас л хөрөнгө авдаг гэж ярьдаг л байсан. Сүүлийн үед очиад найд нөхдөсөө асуугаад тогтол өөрснөө гаргадаг болцсон гэж ярьж байсан. Нэг залуу. Танах одоо ер нь намартаа хичнээн адуу гүөх үү? Манайх нь 20-д гүтэл чийдээ. За, Тэгээд манайх яарл Оройдгүй бол одоо наадам өмнө сайхан уухааргаа нэг үлдчихээ. Тэгээд наадам тий. Наадам өнгөрөөгөл тэгэл ер нь тэгэл уртангүй ер нь байрал. би энэ сайхан одоо айрг хийж байгаа энэ гүү өрдөг сайхан айлд би нэг гоё айргтай хэрэгтэй тэр гүйдэж холбоотой нэг гоё гараа мэлийг өгнө. Нэвтрүүлгийн юунд чиглэл брэнд гэдэг. Одоо манай Монголын манаас бархал улсын их сайхан брэнд хамтран ажиллаж байгаа. Би айргны янзын гоё юм өгнө заяа. За одоо энэ нөгөө залуучууд манай дандаа л одоо төрөл садан Ахтуус. яг энэ сууж байгаа нутгийн маань гол харих энэ ард харагч нэг юм тий. Тэ нуртай хоёр. Одоо урд байна тий. Та бидний ард. Энэ л ясамда дахин жил ингээл нутгал да энэ. Тэгээд энэ манай 230 км энэ Баяннуур харагдаад энэ нутгаа дахин жил. Би одоо Баяннууртаа байгаа гэж утсан чинь энүүхүү ийшээд одоохон километргээ явсан чинь за дашин жил ороод ирлээ. Тий. Дашин жилэндээ орж байна тий. Тэгээд нөгөө хангаагаа босолцсон болохоор 5 ушуу мал бүгд сайхан байж идэг. Тий. Тэгэл айл болгон л бараг тэр юм. Хөвгөө хаан уул маань тэгэл яг дэлсэн засраа хаан шүү дээ. Тийм шүү дээ. Тий, тэгэл дэлсэн засраа. Тэгэл манайх ойрхон л. Одоо энэ ингээд махны үнийг хүсэж байгаа юм аа. За одоо тэгээд ингээд малчт одоо хэрэгтэй юм шиг тий. Гэсэн мөртлөөс яг малчт нь өөрөөсөө ингээд өнөө өсгöd байгаа мөхөр бас үгүй болтой байх юм аа. Тэгэл одоо хотод хүмүүс нь болохоор үнтэй мах гэдэг юм одоо стандарт малчт ингээд байна гэл ингээ. Тэгэл яг хөдөөнд нь очиод ингээд нөгөө малчт маань үгүй бид өсгöd байгаа юм байхгүй. Энд ч одоо бас мал маллагт ч одоо өвс тийжэл өвлж хаварчаа нүүдэл суудал тэгэл одоо бензин тос шатхын түвш нь ямар болж байгаа вэ хэнэ тэргээд бас ингээд байх юм аа гэдэг. Энэ дээр ер нь манай хоёр ямар бодолтой. Энэ дээр ч одоо энэ малчтын махыг одоо мах барьнал гэх юм дээ тэдгээр бол энэ их бороо. Хавар ноолуураа 5 цаастай залгадаг. Тэгээ хавар тарган малтай хүн чинь нэг 5 цаас. Бас нэг 5 цаас тоо. Тэгэлж ямар өөр дураараа айл бүгд байгаа ч биш л дээ тэр чинь ер нь тийм
шүтлийн шазаалан болж ижил хөргө тэр мал чинь нэг сайхан хүн зарах хаврда зарах тэм тэмхэлтэй сайхан хөөхтэй болгож байгаа. Тэгээд тэрийг л одоо нэг ойлгож үзээсэй. Ойлгосоо л гэж тий. Ойлгосоо тэгээд уурхайг дэмжихээс орно энэ малчтайгаа дэмжвэл энэ Монгол орн ч эзэнтэй байх юм шүү. Харь ширүүн нүгүүл болчих юм одоо тэгээд гिचнээ сайхан харь ширийн исэхгүй яахгүй түүхгүй айлуулах гоё аваад ямар хэрэг байх вэ тий. Одоо түүхий дээрээс авах байчлаа шүү дээ. Одоо ер нь байхгүй. Түүхийд одоо арьс шир, толгой шир, одоо өлөн гиз одоо ер нь муу үз. Ер нь авахгүй шүү. Манай өлөн бол одоо авах шимгүй. Тий хоньны өлөнгийн нэг юм их яаж чар бас нэг 2-3 мянгаас болох юм зайлвал. Тэгээд л арьсвал тэгэл хаягдах юм. Тэгээд энэ тэндээ муухай юм аа тийм малын арьс ноос хийсэж юм нэгдэж чад. Яста хэцүү харахад хэцүү. Манай хөндлөнгөөс харахад л одоо шигцтэй харагдах юм шүү дээ. Арай л одоо 5 5 гоём талд энэ нүүдэлч Монгол улс чинь яавал сайхан байх вэ? Нууд монголч одоо тийм ээ. Бид хэд малчин бидэдлийн энэ манай буц энэ миний туслан энэ миний өвлж энэ хаваржаа гэж л үгүй тэрийгэ тэгжэл тэрийгэ хайрлаж хамгаалж явж шүү дээ. Яа. Үгүй бид хэд тэгэл одоо төвлөх юу байх вэ? 50 гарсан улсууд нөгөөдөр төвлөхөд тэр тэгэл эзэнгүй шүү дээ. Одоо ноолрын үнэ энэ жил яава. Энэ жил харин хааж гайгүй. Сайхан барьлаа. Сайхан барьчих шиг. Хэд өдөр самна уу та? Олон өдөр саманд ивэл шүү дээ. Оо тэгэл. За одоо л тэгэл манай чи сандарж байгаад хурдхан шиг дээр ямаа самдаг хүн нэрээ самнуулна шүү дээ. Тий баг. Самдаг улсууд самдаг багуул шалтсан тэгэл одоо уцтаа зүгээр эмчлийн хувьд зүгээр гүм шуураад тас. Яг өөртөө бас чаггүй ажиллаж шүү. Тийм байлээ. Мал төлөлтхийн хажуугаар ямаа самна гэдэг бол одоо юм тун хэлсэн шүү. Ястаа шаг юм л. Тэгээ морьтой явна гэдэг маань юу гэвэл миний ард одоо боодог болсон байх жишээ нэ. Уугаад янз бүр болсон. Одоо энийг гаргахад билээ. Билээ бол. Билээ. Одоо энэ маань хөрчгүүд энийг яах вэ? Оо зүгээр. Давгүй. Одоо ингээ гаргая. Одоо гаргая. Гарах уу? Задлаа. Тий одоо задлаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Denk Farm. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөө сэргийлье. Liver Active. Оо халам байна уу? Хой. Ой. Ус гарын. Гүрий болохгүй ш. Зээ. За боодог ажиллагаа. Энэ дээр тавих шууд төмөрсөн тавих уу? Энийг авчих уу? Авч. За энийг авчих тий. За. Яа. За. Тэр янз юм болсон шүү дээ. Мулт болж. Энэ бас нэг технологи байна шүү аа. Уган чих хуу дарагдаад сайхан да тий. За тэгээ битүү хоолны гайхамшиг гэдэг юм чи уг нь их л дээ. Одоо одоо тэгээд энэ зурх юмар л энэ пэсэр яхад л энэ их л бод яаж харагдах юм шүү дээ. Бид бод хардгийг манч яг ингээл яг галаар болгож байгаа юм. Тэднүүд ч тэгээ жигэнчдэг юм билээ. Харин тий янз бүрийн нөгөө тий овмовд хийж шараад жигнүр минүр шиг юмд хийж ингээд юм л байх юм аа тий. Юм байдаг болтой юм шиг байна шүү. Байдаг юм шиг байна. Одоо юм бодоод манайч гүчээр хүү ланзар халуун байна. Чулууны томыг яах. За нараа чулуу өрөөрэй. Нааша. Тэг. Энэ чулуунууд ер нь үл яа. Цаасаа халуун байна. Тэг л доорондоо гэж байна. За энэ шүл янзын шүү дээ. Одоо шүлийн луун да. Энд ч одоо замбраагүй гарна шилнэ. За энэ дүүр. Өөрөөсөө ингэж их шүүс гард юм байна тий. Ингэж яг махны шүүс. Амар зэвэр хийсэн. Ааха. Дэгийн нүдэд ингэж ер нь хонь ямаа боохол ер нь ховор үзэгдлээсэн юм шүү тий. Ер нь байхгүйсэн юм шүү тий. За одоо ч тэгээд одоо их боодог болж тий. За. Энэ л янз. Яа. Ингээ хийгээлээ. За шүлээ авах. Тийм бэ. За эд уул нь шүү дээ одоо. За эд уулгүй. Манайхаа өөртөө амсаад ихлэ хүрээрээ. Тий. Тэгээд одоо энийг ахнаар хүрээрээ. Ахв дээр одоо энийг зүсээд нэгдгөө сайхан. Энэ юун жигнэх мэгнэх вэ? Энэ бүр янз юм болсон шүү дээ. За. Шүлээ. За одоо ингээд энэ бүр агаа шүү. шүлийг яа доктор нь ярьчих тхөө. Миний хүүхдүүд энэ Та мэг хүмүүс гэдэг нь шүү дээ. Яг Апаар гэдэг нь угаасаа тэгдэг юм байна. Угаасаа гэмээр юм байна. Тий. Энэ өг нь харааш таах юм.
ийм гоё болно гэж өстой бодсонгүй. Одоо энийг манай чулууг нь тааруулсан, амын барьсан, хоолсон одоо хөөх залуучуудад маш баярлаа. Бүгд маш баярлаа. Тэгээ энэ чи одоо сайхан түрүү хоёр өөч гэсэн хэллээ. Сайхан хүндэтгэлийн зоог болсон. Одоо эн чи ингээд сайхан битүү бүхэл хоолоо ирсэн зочин болгондоо хийж өгдөг сайхан уламжлал бас тогтож байна тийм ээ. Тэгээд нөгөө аягны хариу өдөртөө актны хариу жилдээ гэж үг байдаг. Би бас одоо нэвтрүүлгийн маань дэмжин ажилтдаг байгууллагуудын гарын бэлгийг бас хариулан одоо ач хариулж барья гэж бодож байна. За манай гэрээ эзэгтэй. За Багро манай нэвтрүүлгийн ивент чинь хамтран ажилтдаг. За тэгээд одоо Монголын хөрс шорондоо тарьж ургуулсан экологийн одоо цэвэр бүтээгдэхүүнээр одоо үйлдвэрлэгддэг Багрогийн маань одоо бүтээгдэхүүний дээж бас ирсэн байгаа. Тэгээд энд олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд замтархан зооглороо бүхэл хоолны араас нарийн ногоо сайн идэв шүү. За баярлалаа. Мэдж байгаа биз? Тэгээд одоо тохирсон тий. Тий одоо яг энэ бүхэл цоогны тий ерөөсө хачирч идчих хэвээр нэг юм сайхан бүтээгдэхүүн байгаа. За тэгээд нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр Дэг фарм маань ажиллаж байгаа. За эднийх бол бас их гоё. Энэ одоо бас манай нэвтрүүлэг дээр одоо энэ удаагийн дугаарт тусгайлан оролцож байгаа юм. Одоо бүтээгдэхүүн байгаа. За тэгээд энд одоо олон төрлийн юм байна. Эрүүл мэндэд чанарыг гэсэн урайтай Германы Дэг фармын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нэлийг хамгаалах Liver Active хаана. Энэ байна. Мэдэх бах те. За эрдэс шингэн нөхөх электролит гэдэг одоо энэ ийм бүтээгдэхүүн байна. Тийм дархлаа дэмждэг Immunoactive гэдэг одоо бас ийм бүтээгдэхүүн байна. За тэгээд эдрийгээ би бас та бүхэндээ гардуулъя гэж бодож байна. Эдгээр маань одоо илгийг хамгаална, за биеийг хоргоожуулна, цөсийг хөөн, за одоо тэгээ маш олон төрлийн ашиг тустай. За тэгээ шингэн нөхөх гэдэг одоо маш олон төрлийн ашиг тустай бүтээгдэхүүн байгаа шүү. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдэх үү? Амьдралын буруу хөвшил, хорц зуршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан Liver Active бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая. Эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Дэг фарм Герман чанар. Өглөөхөө чиг амтлаа да. Багро махны соус. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч нь их хаан Чингис Хөлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Хүрээд Ямар гэж үг вэ? за чиглэл компани янз цагаа өгөх байлаа. Чиглэл компани хийцээр энэ Монгол хүү энэ төмрөөр хийгээд байна. Манайх урд нь ингээд энэ феврал савнуудаар ингээд айргам хийдэг байсан бол энэ жил гоё зориултын бүлүүртэй юм сайхан хэмжээнүүд ерөөсөө захиалгаар ингээд том жижиг хамаагүй юм байлээ. Хүүрэндээ айргаа хийж самаа хийж өнөөдрийн айргийг бүлэх гээд тэд гур байж байна. Айргийн хөхөр гэж. Айргийн хөхөр. Бал мал гарахгүй зэвэрхгүй. Ямар нэгэн төмрийн амд амтдахгүй. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Хулсан давс компани. Дэлхийн давсны шин нэрэм. Эрүүл хооллох нь хамгийн сайн тайлгарл юм. Хоол хүнсний салшгүй нэг хэсэг нь давс билээ. Шарсан, даршилсан кимчи, шүл, хүүтэн хоолж бай. Шатаасан хулсан давс нь хоолны хөлцийн амтлаг, шинэлэг байдлыг сайжруулахад туслана. Энгийн хоол хийх бус, ер бусын амтыг сэргээж чадна. Утас 76 тэгтэг 3938. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдэх үү? Амьдралын буруу хөвшил, хорц зуршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан Liver Active бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая. Эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Дэг фарм Герман чанар. Багро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бианка. Бэлэг чанарыг Бианкагаас.
За тэгээд энэ сайхан бэлэгт сайхан өдөр одоо энэ сайхан олноороо цугласан байгаа одоо мал хөнгөлөх сайхан одоо үйл дээр нь таарсан явдал туйл их баяртай байна. Тэгээд бид нар одоо бас Булган аймгаа зорж Булган аймгийн олон сайхан айлуудаар орох юм зорилготой явж байгаа. Маш их тийм учрал тохиол бүрдсэн юм одоо айл байлаа гэж бэлэгшээж байна. Тэгээд одоо манай багийн бүрэлдэхүүнд явж байгаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Боржгоны наран цогт маань та бүхэндээ бас айдууны минь өргөнө тийм. Тийх үү? За тэгье. Би баг тулгч юу яа. За тэгээд авдын орон зохиолч тэмдэг бүрд ярьж байгаа. Бүэн дууг сайхан байдаг. Энэ дуу бүгд хамтдаа болъё. Манай монголчууд бүгдээрээ дууч юм чинь тийм. Баярлалаа. Атуу чин авин хүүбэлээ Агтны тоосондоо төрсөн билээ Амина сонсон амбилээ Алмина сурсан алмилээ Салчин ээжийн хүүбэлээ Сайтан гэрээс сурсан билээ Саргүйд шөнийн саран билээ Сартай шөнийн наран билээ Авийн үгийг даваадсан ардолнон хайрлаж яваарэ Асари хүнээр олсон Ахац чаргалан хамаагалж яваарэ Түрүү нэрэ камерыг бичлэггүй байж байгаа бас манай одоо энэ өрхийн маань тэргүүн түмэгийг сайхан дуулдаг гэж заах үнэн үү? Үнэн. Тэ одоо чи яа дутхад бас одоо гэрийн зүгээс нэг аяа барих байлгүй дээ энэ чинь тэ. За түмэд айраг. За нэг сайхан. Аяа барьж гэж хүсэж байгаа юм аа. Өнөөдрийн сайхан хувь тохиолдолд тэгээд дуулах гэж тэгээд нэг сайхан. Чадах ятахаар нэг дууглая да. Одоо бүгдээ төрий те. Төрөө төрсөй байна. Харахтан тэгэлээд цаашаа унхаад гарнаас нь өөдөн өргөж босгоод гарзал гархан гэж ээж минь халлаглаад галдаа наргал нэгийг нэмүүлээд Гарцны хануудыг хаач залбирсан газар дээр ганцхан эжимэндээ хөө босхондоо бүтчих хүүгээ хараад би хамгаас хайртай ээжээ санхимаа Орга гэрийн үдийг нэгээ өнөр олонтойгоо баясан цэнгэнэ ави ханголн тийгэдэшин батраасаа алтрайхан үрстэй ичимэндээ хөө За. Ямар гоё дуулсан бэ? Сайхан дуулсан. Өстөө сайхан дуулсан. Баач мэдхгүй дууд харчлаа. Төөс бис түрээд агалахгүй юу? Манай малчид гэхдээ гоё дуулдаг шүү дээ. Өстөө гоё дуулдаг тий. За. Яа тэгвэл. Шаага хорон хонглоод ирж шуптарч шүү. Энэ нэлээ эртээ байхгүй бол болохгүй юм шүү дээ. Сэмчрэ. Наурмаг мөрөж цаг үргэн гэж. Тэр сүтээ рүү. Монгол улсын нэг ард түмний ганц заншил нэг юм да тийм ээ. Хөнгөлөхөд тэгээд нөгөө хурах шиг дугуулаад явчих нь. Ишг шиг орилохгүй гэж хурах гэсэн дуурдаггүй биш тийм. Хурах жаа. Ястаа дуурахгүй. Хамгийн нөгөө нүгэлгүй мах гэдэг шүү дээ.
Тийм үү. Хамгийн нүгэлгүй баг. Тий. За өднөөс хөнгөн сумнаа суртан болоо. Яама. Аа. Утаа тавьдаг нь бас ямар учиртай? Хоёр нь тэгээд энэ Бас юм үлдээд ил. бас энэ барцтай. Мага тавиад одоо тий. Тий, мага тавиад. Элдв муу юмнаас Тий. хамгаалах гэж. За. Засаа. Оо. Одоо тэгэхээс шахаа. За манай голын багчид түрүү нэгөр зөндөө гүйлдэлсэн би тэгээд танилцж амжаагүй л яваад байгаа. За хамгийн том нь хий. Хараа өрг. За чамаа хин гэдэг. Базар гэдэг. Базара. За базара хэдвэр ингэ? 4. Дөрвийн бэ юу? Баян нуур дээр сургууль явдаг юм. За сургууль амарцсан уу? Амарцсан. Гоё юу? Йоо за ашиг. Чамаа хин гэдэг. Хонгороо. Хонгороо хэдвэр ингэ? 3. 3 дугаар анги юм. За тэгээс чамаа хин гэдэг. Гоожин. Говж юм уу? Говж хэдэн настай? 5 настай. 5 насаа харуулаарай. Наа чи 5 юм. Чи одоо ангид онц сурдаг. За, чи онц сурдаг. Ямар мундаг юм бэ? За, сургууль дээр нь заасан гоё дуу шүлэг байгаа юу? Хүүхдийн доо хүүхэд зүрэдэн хүүхдийн яралвид нургуйл хүрээд ирэхэд Тайсноо. За яа, мартаж штэ. Бадрам мэдж байгаа юм уу? би будаа шүлэх юм. За тэг. Будаан дүний дуртай гин. Буус төвдөн шоолн нэр харин зарим будаач гин. Хагас хэсэг будаач гин. Эргэлж яддаг будаа хид хідэн янз бүр хэрэг болгон түүний дуугаа хилэггүй надад байна. Цагаан шарг хүүхдийн гээд шаашчлаар хаар будаа хүн. Яа, за бадрам супер. Яа, тэр хоёлоо морон чадах уу? Чи мортой юм уу? 7 нас хүртэл унна тий? 7 нас хүртэл уннаа. Одоохондоо арай жоохон байгаа. Анаа шиг болоод унцсан. Анаа шиг болоод унчих юм уу? Анаа бол мундаг ундах уу? Яа, за мундаг. Аавд болдог. Нөгөө дууч. Дууч маа дүүч хэм блэ? Эрдэнэ сайхны охин юм шүү дээ, тий? Аав нь мундаг дуулд юм билээ. Чи гоё дуулаад өгч шүү дээ надад, тэхүү. Ими ахны 106 дээр аав ажиллаж ээжин татж байна. Ахаан тоглож чанан дуудаж байна. Бацунундаа насаж байна. Вау! За яста мундаг юм. Би чам гоё чихэр өгнө таагаар урцаа юм. Заама. Чи зөндөө чихэр аваа. Зэ. Ийм гоё дуусан чинь гоё зөндөө чихэр аваа. За базара. Базара чихэр аваа. Одоо манай базара гоё морь өмж үзүүлнэ гэсэн. За манай хонгороо чихэр аваа. Карманда ичтэй юм. За тэг хичээлээ сайн хийн шүү. За юу. Гол нь юу лээ? Онц сурах те. Тэгвэл танаа баг уу? Тий. За одоо хэдэн сартай вэ? 8 сартай. 8 сартай. За хүү охин. Хүү. Охин болоод Мондөг чи яшаа мондөг юм бэ чи. Чи өстө мондөг юм байна өө. За морь унж өгсөнд баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэнг фарм. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөө сэргийлье. Liver Active. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. За ямар ч байсан хургаатсаа дууссан. Хургаатсаа дууслаа. Энд бас аваа ажиллаа. Сондаг ажиллая. Аваа идэх хөнгөлөө. Түрүү төмбөн дөрнөсөө. Тийм. 200 тийм байна тий. За гэр бүлийнх нь одоо нэг наашаа суугаач. Хэн блэ нэг танилцуулаач. Түрүү одоо хэдүүлээ хөл дарагдаад ерөөсө тухтаа сайхан хооч чадахгүй байсаар байгаа л. Одоо ер нь түмэн ам бут хэдүүлээ юм бэ? Манайхан бол 5 уулаа. 5 3 бандтай. 3 хүүтэй. Тийм. Танаа өнч одоо дархан бэр шүү. Дархан бэр тийм. Тийм ээ. За хөвгүүд одоо тэгээд хамгийн бага нь саяны хин үү? Базараа юу? Тэ 4 төгсөөд энэ жил. За. Хамгийн том удаах хоёр одоо. Том байгаа. 97 оны том залуу байна. За, тусдаа гарсан. Тусдаа гарааг байгаа. Одоо манай хөгч чинь
замын инженер гоод дээр төгсөөд техникийн сургууль. Техникийн сургууль. За. Тэгээд төгсөн ажил дээр гарцсан. Тий, 1 жил ажиллаа. Тэгээд Солонгос мэрэгжлийн ажиллавал манай магистр. Одоо тэнд байгаа юм уу? Тий. Оо за. Хин блэ? Алтан туяа. Алтан туяа. За, лувсан даш. За. За, зуршлах сайхан уу? Сайхан. Түрүүнээс хойш алтан туяа маань энэ тоогоо шанаг бариад, хоол унд хийгээд, багийнхны манд бүгдийг дайлаад, хэвээ элдийн банзын ажилтаа байсараад бид бас тухтай ерөөсөө ярьж амжсан. Одоо нэг 50 жоохон суух зам байна уу? Тал гарч байгаа шиг. Ер нь тэгээд малчтын амьдрал ер нь зам муутай гэдэг юм шиг байна, тийм ээ. Ер нь завгүй шүү дээ. Энэ нутгийн уугуул алтан туяа. Уугуул. За. Та хоёр маань эндээсээ гэр бүл болсон уу? Тэр зөйлөө ташин. Тэгээд дашинчлыг энэ хараат баг гэдэг одоо ерөөсөө одоо багтаал шугал байна дөө тийм манай энэ. Баг дээр анх танилцаад. Тий. Ихээ дээр үед үсттэй одоо. Одоо зүгээр энэ хөдөө залуучууд байгаад охтууд байхгүй болчлоо гэдэг нэг яриа байдаг. Үнэн үү? Ер нь үнэн баг шүү тий. Тэр их хэвээр үнэ. Тэгээд малч одоо манай дундхөө сая болгонд 12 төгсөөд. За. Тий одоо спортын сургууль төгсөөд. Спортын сургууль төгсөөд тэгээд ер нь би үл хүүгээ бас малчин болгох гэсэн бодол байсан. За. Тэгээд ахмад настай усууд хэлэх нь бол чи 12 төгсгөр л алдчих шүү гэдэггүй юм алдсан шүү. Тэгээ алдсан уу? Тий одоо ерөөсөө юу нааш харахгүй шүү дээ. Одоо авар хаан сурч байна. Гэхдээ одоо ерөөсөө сэргийн ангид ажиллаад байгаа юм аа. За. Одоо ахлагч болох гэж байгаа. Ахлагч болох юм. 12 төгсөөл сэргийн анги хөгөж явдаг гэсэн үү? Тий ерөөс. Арай залуухан байна гэдэг. Би бол одоо арай болоогүй наа. Үе тэнгийнхэн байхгүй. Одоо нэг судлаарах юм. Үе тэнгийнхэн байхгүй. Манайд ч нөгөө би нэг яг үе тэнгээрээ байдаг их гоё байсан юм байна. Одоо эргээ бодох. Тэгээд одоо тийм байна. Одоо мо базраал үлдээд энэ өөр хин. Базраал үлдээд. Явж энэ маань л үлдээд. Явж энэ маань. За энэ маань тэгээ ахад төгсөн явахаар одоо яадаг вэ? Яваад өгөл одоо валарлаа шүү. Валарлаа шүү. Ер нь тэгээд манай малчин удамчиг надад тусчих гэдэг шүү. Одоо тийм шүү. Хэрвээ хүүхдүүд малгар гарах юмэр л шүү. Энэ малыг тий хөвзөлгөмжлаад нэгэндээ хөвдөө. Тэгэл одоо болохгүй л шүү. Ер нь за төв хот бараад ий ч юм уу. Ер нь бас нэг ийм бодол хой төрж юу? Тэр чинь ийм байгаа. Бас залуудаа яваагүй яваад ирсэн шүү. Явчаад ирсэн. 6 жил болчихоор ирсэн. 97 онд хормнаараа хийгээд. Тустаагаараа сайхан амьдраад хөдөө байлаа. За. Тэгээд 2000 онд манай энд нэг ахтар зод алсан. За 2000 он. Энэ тууран зод гэдэг л болсон юм. Энэ урдаасаа үр хангаа чиглэлийн мал их орж ирсэн. Тэгэл 2001 он тавтцсан. За 2 жил дараа. Тий 2 3 жил дараа. Тэгээд зун гам болоод. Тэгэл одоо тэр аюултай. Ерөөсө зуннаас улаан гам тэгэл ерөөсө манай чи сайхан тарга марахтай байсан шүү дээ. Одоо ширхэг таргаж байхгүй. Тий тэр зун тэгэл ерөөсө зарцаанаас шиг байхгүйс. Тэргээр манай найз нөхдүүд үеийнхнийхэн хот руу их явсан. Юу дутах явсан. Манай мал хуугаад тэгээ яач явах. Оо тэр зарцаанаар нэлээд цөөрсөн. Ааха. Тэгээ би чинь нас тохоо үед гайгүй малтайсэн. Тэр Excel гэдэг унагийн чинь 2002 3 онд авч унлаа. Одоо илээ шүү дээ. Одоо тэр одоо шинэ чинь байгаа малаа өгөөд аваад гот руу. Их зэрэгтэй залуунаас. Хаа шийдэр гаргаж байгаа. Хотод тэгээ очиод хаа очиж байна. Долоо буудал чингэлтэй гэл байсан да би. Манай тавшны гоолаас. Тэгээд их факттай готоор дур гэдэг юм чи хийх гэж үзээд тухайн үедээ бас байна. Excel-тэй таксид явах гал. Тэг готоо мэдэх. Тэр үчигээ такси бараг километр хэд байсан бэ? Хямдхан байсан бох уу? Оо хямдхан. Долоон буудлаа чингэлтэй дээшээ өгсдөг. Арай галтар хийж чадахгүй. Хот мэдэхгүй. 100 200 гэснээр тийм юм лээ. Оо тэр чинь нөгөө долоогоос зүрхүүл руу ч үлээ. Чигэлтийн хуучин эсрүү ч үлээ тэгээд явдаг тийм. Долоогийн эцээр зогсож идэв. Сайн аа. Яг надтай адилхан дандаа хөдөө миний үеийн залуучууд. Өөрөөсөө тэр 5 6 тийм хөдөө наймдаг бол яг үеийн сан тэндээ ичээд цоглоор газар. Миний нөхдөд тэгэхээр. Тэгээ үзэж болоогүй. Тэгэл яах вэ? Тэгэл яаж юм сурдаг юм чинь тэгэл сүулдэ халтуур гэдэг чинь чи хийдэг Улаанбаатар чинь. Би говьд ажилласан. Говь ноолурт уу? Говь гашмарт уу? За тэнд юу хийж вэ? Ойдлчээ хийгээд. За 60 70 мянган л авчихсан. Тий сарын. Тэгээ та хоёр одоо нэг гэрээ аваад очсон хашаанд байсан. Айлын хашаанд уу? Тий штэ. Сүүлдээ өөртөө нэг гашаатай болсон тий. Чингэл дээр нэг гашаатай болоо. Хөдөөн дээр юм бэ. Тэгэл хөдөө гарч ирсэн шүү дээ. Тэгээ нэг нь үйлдвэрт ажиллаад нэг нь хуваараад ажиллаад тэгээ өглөө ороод зөөчин. Зөөчин. Тий бас ихнэрээ авчин. Том банд нэг дугаар анги хүүгээ зөөчин. Цэцэрлэг тэгээд нэг хийдэг энэ тухайн үед нэг
20 цаасал хийвэл их юм байсан шүү дээ. Яста яг тийм. Юмаа болгочдөг байсан Өө 2-3 мянган төгрөгтэй зах руу арахад ч бүр шар дор дүүргэл гараад ирдэг 5 мянган төгрөгтэй тий. Тийм байсан шүү дээ. Тий. Мөнгө байсан. Одоо бол зүгээр юу байхгүй шүү дээ. Тэгээд хоёр шиг юм авч чадахгүй үетэй л. Ер нь нутаг буцъя гэдэг шийдвэр хинээс нь хэлж төрүүлж гарав. Ер нь хоёулаа шийдсэн. Саяхан хоёулаа шийдсэн юм болоо та. Тэгээд одоо тэгээд ер нь явах. Тэр явах нэг утга учир нь нэг юм болсон. Тэр бас нэг хөдөө гадаар сумдаа ирээд нэг хит хамчаад нэг атсан чинь тэр мөнгөр юм ууцсан байсан. Тэгэл ер нь тэгэл ерөөсөө юм харахаар ч хүнч тэгэл за ер нь зохиож би чинь болгоо байж байгаа юм. Юу ч аваа явуулсан байх уу? Тэгээд хивсэвсэв нь аваа явуулсан тийм. Бага өнгөтэй өдтэй юм тийм байхгүй. Би за аваасаа нэг сайхан болжилж ирсэн нэг сайхан хөөрхтэйсэн. Энэ л харамсдаг тий. Нэг хэсэг автаг нэг жил цагаан сараар очиж цолгож чадахгүй байна. Хөөргөө байх. Нэг авч тэрээс айц авдаг байхгүй. Энэ бол 5-6 бандаас л одоо хүүгээгээл надад өгцөө хөөргөө тэр одоо тэгээс сайхан хөөргөөс тэгсэн чи хүн муу юм бодуулаатай гэж тэрэнд юм болоогүй хав тэр гэж яа. Тэгээд ястаа өөдгөө юм бай тий. Юм л үтсэн. Тэгээ 2006 онд гарч ирсэн би тэр. Манай нот гэж жижиг тэрэг мэр бас их ховорхон бас. Нөө Excel тэгээ. За Excel тэгээ ирсэн тий. Excel тэгээ ирээд тэр Excel ч бас тухайн үед бас эренгүүтээ Elantra гэдэг юм шиг болгосон юм. Excel-тэйгээ ирээд би тэр чи гоё Elantra гэдэг юм. Ястаа батад хийгээгүй хаагач энд дэстэй хийж манайхан тэр үед ч одоо энэ хойшоо заамарлуул тэр их явдаг байсан улсууд таксигаар баянырхан чинь тэр тэр тухайн үед их ажил хавар байсан. Тэгэл минжа тийм юм хийдэг байсан. Залуучууд аяг их авч явдаг гэсэн би чинь үүс тэн нөр холгүй яваад замаа мэдхгүй юм ш. Тий гадаа өстэй жинхэнэ таксиг хоёр талдаа хоос явуулж байхгүй байсан. Хаагаар тийш яваад өгөөч гээл тэгэж. Тэгэл хийгээл зүр орж ирээд харжлаа нэг юм гар ойдлын машин байна да. Тэр бүлгийн хүн юм ойдгийн болов бол бодож лээ. Одоо ер нь бас зав цай харуул ойж байна. Энэ жил энэ өвлөөс ер нь үйлээ ихэлсэн тий. Пэтэкс юм л дээ. Ангуурт ирээд 8 нэрийн дэлгүүртэй. За. Яашаа байшинтай сайхан байгаа одоо нараа байх тий. За. Тэгээ хоёлаа ер нь тэгэл явах гэдэг. Дэлгүүр ажиллуулад хоёулаа жоохон бүлт тэрийг авах үстэй өгч итэл нэг юм алт шаштайхан боллоо. Тэгэл ер нь сүүл тэгээ ер нь хоёлаа малаад байгаа хэлээр хараад ирсэн. Тэгээ одоо дэлгүүр байгаа юу? Дэлгүүр нь байгаа. Дэлгүүр маань байгаа тий. За хүн ажиллаж байгаа юу өөрсдөө ажиллах байгаа. Энэ жил манай хүн дүүтэйгээ манай дүүч бас аюу гоё юм айдгийг. За. Тэгэхээр би бас том бэлээ хэмтэм юу яаж юм чи гэж нэг машин зшин тавиад. Дэлгүүр дээ. Тий. Тэгээ ойдлын цэг болгоод. Тий нэг ойдлын цэг. Манай хүн дэлгүүр янз бүрээр л үзэх гээд байгаа. Нэг буудан цэг маягаар болгох гээд. Нэг хожаагаас л нэг банчны машин, буудсны машин гэл төхөөрөмж оруулаад ирсэн юм. За. Тэр ч тэгээд бас жоохон батлагтай гардгүй юм байх. Батлагтай гардгүй. Тэгээ хоёлаа гараараа хийгээд сайхан захиал гавдаг юм аа бас. Тий сайхан гарын буудаж юм ч гэсэн. Хот руу айгүй явна бас. Тий бас зүгээр ахгүй тий. Залуу хүмүүстэй юм оролдож үзэж ил байгаа юм тий. Чи бас малын хажуугаар зүгээр суухгүй. За ингээд хүнсний үйлдвэр нэгээд үзээгээл одоо тэгэл эргээл ойдлын цэг. Одоо нэг том бандынхаа хоримыг хийх ажиллагаа битэр. Өө юм арай болчихгүй байна. Болцсон уу? Оо за. Бас хөөрхөн ачаахантай. За. Ховдын болгон сумд байдгийг. Оо. Холоос авсан. Манай банд. Тийм байна. Холоос баруун талаас. Уянзаяа гэдэг нэг хөөрхөн охин манай. Одоо ач хэдтэй юм бэ? Ач одоо 4 наст. Одоо бас хайр. Хоёр манайч одоо хүүтэй үл охинтой гэдэг чинь одоо 2 охинтой л болчиход. Одоо тэгж шүү дээ. 3 бандтайсэн чинь хөөрхөн уцаар ярихаар зэрэг аав ээж хоёрыг асуудаг. Аав мань байна, аав байна уу, ээж байна уу гэдэг хөөрхөн. Залуу гэр бүлүүд ямар сайндаа хүний газар очиж байх үедээ чи тий. Энэ өвлөөс ирэх байх хамаа. Хоёр хүүхд инжилээс ирэх шүү тий. Сая сургуулаа төгсөөд одоо маш. За тэгээд ер нь ирэх. За тэгвэл тэгээ тэр нэртэй. Тий. Хол байгаа хүү бэр хоёр нь бас цэнхэрдлэгцээрээ жаавгаа хараад сууж байгаа бол бас мэд өргөхгүй юу тийм ээ. Оо тий одоо солонгос суугаа хоёр хүүхэд минь одоо сургууль соёлоо төгсөөд удахгүй ирэх гэж байгаа гэж хоёр хүүхдгээ хараа сайхан сууж байна. Миний хоёр хүүхэд минь тэгээд ажил үйлснэ бүтэмжтэй алтан шар зам нь үлзийтэй тэгээд удахгүй Монгол орондоо ирж тэгээ сансан
зорьсон юм хийх байлгүй дээ. Ястай даа. Сайхан тийм ээ. За та хоёртаа би бас гарын бэлэг гардуулж өгнө. Энэ сайхан гэр бүлд бас ерөөлтэй сайхан ирсэн. За манай нэвтрүүлгийн ивент дээр 5 нүдэн маань ажилт юм аа. Та хоёр маань одоо бас мэдэх мэдгүй тий. Тооныгоор л ингэж харж ирсэн үү? 5 нүдэн маань хамт болоо. Одоо сайхан гангар шаацангийнхаа дээжийг өгж явуулсан байгаа. Замын тоос жоохон дарсан байж магадгүй. Тэгээд өөдлөг хайл үүднээсээ баяж хайлын бярон туулна гэхээр дээшээ харсан сав гэдэг айлт одоо үргэлж дандаа сайхан буян зайг дуудаж идэг те. Савны дэ ундаа нэлбэг бэлхэн байхын ерөөл дэвшүүлээд өвөөс өв бүтээгч савнуудынгийн маань хамт болоо одоо өөрсдийнхөө гарын бэлгийг бас гардуулах гэсэн байгаа. За баярлаа. Ямар сайхан юм бэ? За гоё юм өглөө. Тэгээ бас манай энэ зөв гэд брэнд байгаа. Тэгээ энэ одоо багчууд сайхан эвлүүлэн дээ. Тэгээ их зөв зөвтэй юм сайхан айлд ирсэндээ их баяртай байна. Тэгээд энэ эвтэй 4 амтны одоо монголчууд бас сайхан бэлгэлээрээ байдаг шүү дээ тий. За энэ бэлгийг бас за баярлаа. Гардуулаа ёо. За ахаад бэлгтэй. Зэндэл бэлэг. За манай энэ удаагийн Булган аймгаар торж байгаа тусгай дугаар дээр одоо хулсан давс гэж юм сайхан эрүүл мэндийн давс орж ирж байгаа. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Энэ бол тэгээд одоо шүлтлэг чанартай, биеийн хорыг сайхан тайлна. За тэгээд биеийн бохирдлыг гадагшлуулна. За энэ нөгөө селений өндөр агуулмжтай. Тэгээд ер нь хүнсэндээ хэрэглэх үл их сайн. Одоо нөгөө хүний хууч ужиг өвчнийг идгээ хилааршуулах ийм одоо ид шидтэй бүр одоо шидэт давс гэж хэлж болохоор ийм гахалтай бас бүтээгдэхүүн байгаа шүү. Энийг би бас гэрээ эзэгтэйд нь гардуулаа өгье. Хэрэглэж үзээ чанарын таниад байнгын хэрэглэгч нь болоорой. За тэгнэ. Давс чи ер нь их хоол давс их юу шүү. Тий, давс ч юм бол одоо энэ цусыг ариутгах, зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ, тархины одоо судасны хатуурал, одоо шүүрлийн ер нь шүүрлийн бүх одоо бодисын энэ явцад их сайнаар нөлөөлдөг гэд байгаа. За. Хулсан давс компани. Хулсан шүлтлэг давс нь 1000 градус хүртэл 3 удаа буюу 27 цаг шатсан. Хулс, далайн давс, шар шороо, нарсан модны нийлэмжээс бүтсэн 81 төрлийн эрдэст хоолны давсыг та өдөр тутамдаа хэрэглэснээр хорд хавдраас урьдчилан сэргийлэх, эрдэсийг нөхөх, усны дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн усны чанар сайжирч, хордлох тусгаас урьдчилан сэргийлэх боломжтой. Утас 76 тэгтэг 3938. Бэлтэн мордын төвөргөөнд сүрэмгий салхи сольдож, дэвх харцхын жигүүр эрийн хэмэрт шингэж, эвэр номын эрчис уухайн баясалд бахардсан эрийн гурван наадам Монгол түмний минь цэнгэлээ. Монгол түм минь сайхан надараа. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдгүй. Амьдралын буруу хөвшил, хорд суршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан ливер актив бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш, өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. Ингэж оруулаад. Оо, ингэж агалах юм уу? Тэг ингэж агалах. За энэ яадаг сав ямар өчтэй сав? Усны чиглэл компани. Усны сав шүү дээ. Монгол төлөвлөсөн. Монгол төлөвлөлийг наард гэр зориулсан. Сарай 20 литрийн уснаас гоё устай. Ясах машины гард ич шүү. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Агро махны соус. Шаржиндаг шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Нөгөө болцсон уу? Болсон. Энэ чи ер нь бас элбий юм шиг хурдан болдог гэдэг үстэй. Тий. Хорх гэл болно тий. Хорх гэл. Зэ аягална. Энийг одоо ихэд чадахгүй хөө тий. Яадаг юм бол? Яах вэ? Нэг шарнд хүрээддгүй юм. Шарнд хүрэхгүй шүү дээ. Бөө эрт хүч битэн лаад.
Янз юм байна. Засаа идэн л гэдэг болсон хүмүүс чинь. За дэшээ. За дэшээ та ишсэн. Та зүгээр үү? За. Оо за чи аягаар нэгээд идчих юм шиг та. Хурган засаа идэж ирчвчээс хэлбэж аваад тэгэл цаашаа. Тэгэл аль тийм байна. Тийм. Сайхан хурганы засаагаар хэлж ийм сайхан ажил үйлснийг сайхан хэмжтэй явах хэрэгтэй. Энэс л морьтой байна гэж юу. Тийм морьтой тийм. Ястаа таарахгүй ш. Оо ах маань нааш суугаарай. Үнэтэй гоё юм. Би одоо уг нэг иржсэн санагдаад байгаа юм гэхдээ 7 жилийн өмнө ганцхан удаа л хийжсэн. Одоо ямар ч байсан тэр үед одоо баг санаа орч юм байна. Одоо ингээ яг нарийн юмсан чинь тарих шиг юм шиг бөөр шиг юм шиг амттай. Зөө шүү. Би бас чиглэл гэдэг маань нэвтрүүлэг дээр одоо ажиллаж байгаа Монголын бас үндэсний томоохон үйлдвэрлэгч компани бэлэг байгаа. Тэгээ би түрүү бодог хийж явах яасан. Би их том болохоор гадаа орчиход байгаа. Тэгэл гарч би бас өгнө. Танах шиг одоо сайхан айраг цагаан хийдэг хатан голтой айлд бол ээдээ муу хэрэгтэй юм байгаа да. За за. За миний одоо өгөх гэж байгаа бас дараагийн бэлэг чиглэл гэдэг одоо манай энэ хүнсний одоо сав суулганы чиглэлээр одоо 36 жилийн туршлагатай мундаг компани байд. Би ч бас өөрөө нэг хэсэг хүнсчин байлаа шүү. За. Махсууны үйлдвэрт ажилладаг тийм хүнсчин байлаа. Одоо манай хүнс технологийн дэд сургуулийн дээр гэдэг хам брэнд гэж компанид. Тэгээд энэ сав суулганы чанарын талаар бас айгүй их юм сонсч ирсэн тэр үед. Тэгээ ер нь бол одоо бид нар янз бүрийн нөгөө хүнсний одоо зориултын бус хунцар самнуудаас татгалзахыг айл эрт дуганд бид нарт хэлээд урайлаад зөвлөөд байдаг байхгүй юу. Тэгээд бид нар яг үдэ нөгөө өөрсдөө хинэггүй хүмүүс чинь тэрэндээ ингээл болдго юм шиг яваалгаа. Энэ нь ингээд мэддэхгүйгээр бидэрт ингээд сөрөг нөлөө үзүүлж байдаг юм байна л. Тэгээ манай чиглэлийнхэн манд бидэрт ийм гоё бэлэг өгж явуулсан. За би энийг тээж ирэх гэж ээдээ мо их юм болж байгаа шүү. Тээж ирэх гэж үнэхээр том. Энэ 100 литрийн багтаамжтай. Энэ дээр ингээд хараа танаад хоны гэдэг ингээ гоё. За өстой гоё. Тийм бүр гоё. Ямар гоё юм би. Шивээд өгцөн. За энэ бол одоо зэврэхгүй, дотроо бактери үржихгүй, тий? Одоо хумцар сав шиг одоо доторх юм нь одоо муудахгүй гэх юм уу гэх юм тий? Маш олон давуу талтай. За тэгээ танах шиг одоо сайхан гүү цагаан айраг сүү элбэгтэй газар бол айргаа хийж болж байна, сүүгээ хийж болж байна, усаа хийж болж байна. Одоо хумцар савд усны жоохон нэг юм үнэр ордог шүү тий? Ингээд нэг юм байдаг шүү тий? Энд бол тийм юм байхгүй. Тэгээд энэ бас яг юм одоо цэвэр нэржээр хийсэн гоё юм махны. За энэ минь бол тасархай танаад хоны гэж байна. Янз маш олон жилийн туршлагатай мундаг хамт олон хийсэн. Оюуны өмч нь өөрсдөн дээр нь байдаг. Тэгээд эдгээр бол үнэхээр судалж хийж байгаа шүү дээ. Юм чинь зүгээр нэг за энэ төмөр энийг аваа хийчих биш. Эдгээр чинь бүгд стандартыг хэрэгжүүлсэн. Олон улсад зөвшөөрөгдсөн ийм гоё зориултын одоо материалаар хийж байгаа. За ийм одоо талхны мод байна. За энэ гурилын мод нь их гоё. Энэ бол бас танаад хоны хийсэн. Тэгээд чиглэл гэдэг гоё ингээд цоолброор ингээд хийсэн. Энд чинь нөгөө ширээний булан дээр ингээд тавьчих штеп. Тий. Ингээд урагшаага илтгэхээр нөгөө эндээ тэглэртэй болохоор тийм гулгахгүй. Цаашаага нөгөө гулсаад явчихгүй. За тэгээ ийм хөөрхөн стомбор байна. Хаяас нэг хүүтэн. Тий. Шараар за дууж хацаас. Түлхүүрнээсээ ингээд зүүцсэн байхад гомо эрэхтэй шүү дээ. За эдрийг ингээ хартуулж өгье. За энийг их нэрт нэг. За баярлалаа. За энэ сав бол янз заяа. Энэ гараа. Оо энэ хар дотроос шанахтай шүү нэр юм. Оо ингээ сайхан шанах манахтайгаа. Тийм бэ. За ингээ сайхан сүүгээ самраад. Олон танигдсан, олон жилийн туршлагатай, олон танигдсан брэнд гэдэг цаана бас нэг юм нэр хүндээ дагаад чанар нь заавал явж лээ тий. Тэгэхээр одоо 36 жилийн туршлагатай яг энэ чиглэлийн үйлдвэрлэлээрээ бол 20 гаруй жил явцсан. Ийм гайхалтай хамт олонны сэтгэлээ шингээж уралсан юм сайхан бүтээгдэхүүн байгаа. Тэгээ би одоо энийг сая бас яриад биш энэ айлд өгмөр бэлэг байна. Энэ айлдаа сайхан энэ саваа өгё. Тэгэл нөгөө бас л дээшээ харсан сав. Тэгэл энэ чи идэ ундагаар элбэг айраг цагаагаар одоо ариун сайхан байхын ерөөл те. За энийг тэгээд өгж байгаа шүү. За баярлалаа. За хамт олонд маш их баярлалаа. Бэлэг таалагдчих. Маш их таалагдж байна. Таалагдж байгаа гэж хэлээ. Ста нэг сайхан юм. Дээшээ харсан юм сав. Ястаа та бүхэнд хэрэгтэй бэлэг байх. Нүдэ олсон бэлэг байх. Тийм байна. Өө тэр байх юм. Маш хэрэгтэй байна. Бид чинь хэрэггүйгүй хэрэгтэй.
Одоо тэгээд маа нэвтрүүлгийн нэг дөрвөн байдгийг. Одоо нэг ирсэн айлаа танилцуулдаг нэг юм боломжтой. Тэгээд л түрүүний сошиалс гадуур дотор зөндөө хүмүүс зочидтой байгаа болохоор бас гадаа тухтай сууж ярьж амжсангүй. За тэгэл дотор бас тухтай сууж ярьж амжихгүй юм. Одоо зүгээр нэг гэрээ танилцуулъя. Тэр одоо гэр бүлийн зургаас эхлэе дэх үү. Одоо яг одоо халуун ам бүлийн зураг уу? Яг л халуун ам бүл. Их л нэлээ эртний зураг харагдаж байна. Тий. Тэр чинь анх хоёр чинь нэг дугаар курс мөрстэй лөө. За том хүн. Тий. Тэгээд дундх нь нэг 2 дугаар ингэж л гэсэн. Тийм байна. Тэр чинь готоорчаал зүгээр явж байгаа л ахуулцсан. Ерөөсөө тэгээд гэр бүлийн зураг мөрөг ахуулъя гээгөө. Тэгээд одоо бодоод байгаа. Одоо хүүхдүүдээ ирэхээр л нэг гоё гэр бүлийн камера. Хоёр охин нэмсэн шүү дээ. Хоёр охиноо ховдоос дуудчихын тий. Тэгээд хүүхдүүд солонгосоос ирчин. Манай бэлчин бас солонгост байгаа шүү дээ. Харин нөгөө хоёрч хоёлоо байгаа. Тий, хоёлоо. Тэр ойдлын машин бас түүхтэй машин уу? Түүхтэй машин. Түүхтэй миний. Хатам ээж машин. Ээж минь машин байна. Манай ээж айгүй гоё юм ойдог. Би чинь нэг анх гэрээсээ чинь баг нэг шилбэд авчил хаддаг л байсан баг. Тэгэл хатам ээж хажуу сууж байгаа дүүргэлээл юм ой сурлаа шүү дээ. Ээж сургасан. Тий, гоё ойдог. Тэгээд тэгж оён ингэж оён. Хэлтэй байхдаа бир болж орж ирлээ. Би 19 настай. Хаяа одоо машина дуургана үз. Юу одоо энийг гоё шүү дээ. Энэ байнгын дуургана. За энэ талаар бол за мэдээж Монгол айл байна. Бурхан шүтэн байлгүй яах вэ тийм ээ. Цусаа сайхан өргөн, бурхнаа сайхан дахин. Дээр нөгөө зургнууд нь одоо ижийнэрийн зураг уу? Тий, манай ээжийн зураг, ээж манай эмээгийн минь. Манай эмээ нь хамгийн нааталт нь. Тэгээ эмээгийн их чинь Голдно байна. Тэгээ ээж. Манай эмээ мундаг тэг сайлчин хүн байсан. За. Аймгийн тэд удаагийн депутат гээл аймгийн депутат. Тийм авраг сайлчин. Охиноос авраг сайлчин. Манай ээж гэдэг чинь мундаг сайлчин хүн. За. Одоо арга. Ер нь мундаг хөдөлмөрч хүмүүс байсан. Тийм ээ. Хүн чи ээжийг ингээд алдчихаар хэн боддоо шүү дээ. Ээжигээ би яах хамгийн гол нь манай ээж 70-80-гүй байнгын саадаг хүн байсан. Нэгдлээ хатунд хөөрхий нэгдэл нохуулал. Ингээд пэ өсөх шиг ингээд зилтэй. Эхний татаал сүүлийн зил дуусахад эхний саам нь болчиход идэг гэсэн. Тэгээд энэ халуун өнөөдрийн халуун юу ч биш их л халдаг байсан тэр тухай. Тэгэл муу ээж минь байнгын халуун гэж одоо халуун цавинд өдөржин толгой байна гэдэг чи юу гэсэн үг вэ? Толгойг маачаад байна. Тэр амаргүй байц. Тэгээ ээж минь харамсан 2000 онд өнгөрсөн. Хөрхийг харамсалтай ээж минь. Тэгээд за энэ медалууд одоо хурдуудынх нь медалууд уу? Морд л байна. Тийм морд. Наад нэг жижигхэн 2-8 медалууд чинь бол өөр 90 тийм хаа 6 оны үеийн медал. Тэрийн цааш нэг хурдан хонгор морьтой байсан. Их олон аймаг төрүүлж. Аймаг сумандаа улсад үзчихсэн үү? Үгүй аймаг сумандаа л та. Энэ сумын медалнууд болсон. Сумандаа бол бас толгой байсан. Толгойс их сайн хонгор морьтой байсан. Тэгэхгүй маань энэ малын хажуугаар одоо энэ морийг бол ерөөсөө дагинж байхгүй л гэж маллаа хажуугаар нь дээр үеих шиг мор байхгүй л тийм 4 цагийн техникд бол тийм байсан баг. Тий сайхан дээгүүний тэр их гоё. Шин ажлаа хийнгээ бүх юмаа явж игээл тий. Зуныхаа морийг барих гэж бөөнд нэг өдөр л тэр гахаа юу нохоо юу барайл тэгэл тавиал тэгэл маргааш намрынхаа ажлыг наадмын маргааш намрынхаа ажлыг бодчихдаг. Уул нь тэр их гоё юм байгаа. Тэр их тийм шудраг бултан шууд байсан баг тий. Юу ярих юм баг. Миний авчил одоо наа 6 банд чинь бүгдэнд л имэйл баагаад ингээд төхөрж игэл гараа хөрхий. Алийг өөрөө хийсэн гэдэг юм дий. Тэр сургууль байгуулж өдөр юу хийв? Одоо энэ хатарын үлгүүр байна, энэ хосуур сайзнууд байна. За. Би ч одоо энэ модтаар л хийд мод их зардаг хөвгтэй. Модтой бас үзэх үү? Жигтэйхэн тийм айбд юм. Тийм. Хантайгаа суугаад ер нь зураагүй те нэг. Юу цаг наргууд л ажилтдаг. За ер нь бол хамарч болдог. Хамарч бол хагц сайн гэж байна. Өнөөдөр нь сайн хамраад өгчтэй гэсэн юу. Хавар одоо малын төлөлтөөр бол одоо нойргүй хонох үед зөндөл байгаа шүү дээ. Шуурга шамраг. Тэгчээ илүү цалин ингэж мөнгө орохгүй юм да та нар шиг. Өөрхий зайлгах. Нэмэлт цалин. Тэг нэмэлт цалин байх. Урамшууллыг хийхгүй шүү. Тэгэхээр зэрэг энэ хүн алттай бодох л хэрэгтэй байна. Нэр халгал явдаг болсон. Одоо тэгэл тэнгэр хойноос л эвгүүрэл оноол хэдүүлээ дулаан говцоо өмсөөл тэгэл хөрх. Цаагаар хэлэг тий. Одоо тэгэл сөрөөл гарна. Тэр ямар шуурга ямар аатар. Хамаагүй. Ганц амьдрал минь нэмчихэ. Хөрхий малч юм del хөрх арга байхгүй. Байгаль хоног цагаал зогцож амьдрахгүй бол тэгэл хангаа дэлхийгээ сайхан шүтээ тэгтэй.
өстөрсөн сайхан нутгийг юу яах хүмүүс юм байхгүй. Хална манай энд. Хална. Сайхан хална. Одоо ч зүр дүүгж. Тий. Тэгэл бити чинь энэ хангаа газар тэгэл энэ нүхэнд могд ороод хит хоноо санагдаад тий. Батан таанаар шиг өсөлөгдөв. Тэгээд энэ тэрхүү газар очдог 7 ямар цаг. Явмааргүй санагдсан ч Тэгээд дахиад ингэж хамчихсан ингээд араа мал руугаа яраад байгаа хэрнээл тий. Ястал тэгж байгаа. Тэгээд малч хүмүүс ч нэг мал ороход удаа явна гэж. Тэгээд мөнхийн араас санаа зовоос. Одоо тэр чи үзэх гэж явна даа. Харин та нар мөн тийшээ явж ин. Тэгээд одоо тэр хаашаа чин тэр өнт мөн тэр юу дэшиг мишгч юм чи одоо янзын гинэ. Янзын сайхан тий. Тэгээ одоо ер нь сайхан саатч, сайхан байлуул цайлуулж, сайхан хууч хөрж суулаа. Сайхан. Одоо ер нь ингээ хөдлөе доо. Гурал гарыг тхөө. За. Ястаа нэг уулцсан бол ирсэн бол хонмоор айл гэж байдаг бол танах л байлаа да. Тэгээд өнөөдөр бас их тохиолдлоор сайхан төмөгийн дээр жин сайхан олон гэр бүлтэй уулзаж танилцаж одоо нэгэн өдрийг өнгөрөөсөн явдлаа бит хоёрын зүгээс бол туйлын баяртай байна. Тэгээд та бүхэндээ бас маш их баярлалаа гэдгээ илэрхийлье. Тэгээд одоо та бүхэн маань гол нь эрүүл сар бол байж нэг тох байж шиг хийж бүтээгээрээ энэ сайхан нутагтаа эзэн байгаа та бүхэндээ одоо бүгдээрэнд нь баярлалаа гэдгээ илэрхийлээд ирсэн гээ чинь буцхуулжээ. Дайраад ирэхэд залаа шиг буцаад ирэхэд болор шиг ундарч яваарэ. Манай булган нутгаар сайхан аялаарэ гэж. За манай баг юм шиг юм да. За энийг танд ингээд за бүгдээрэнд нь маш их баярлалаа. Маш их баярлалаа. Сайхан айлдвар ирлээ. Маш сайхан байлаа. Сайхан айлдвар. Сайхан айлна. Баярлалаа. Баярлалаа. Надад үсэлж. За баярлалаа минь. За өдөрт гараарай. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За өд. За. Зүүн нүсээ дураад тавьлаарай. За баярлалаа. Баярлалаа. Бүгдээ баярлалаа.